Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны зүтгэгт байрлах 3 онгоцтой хөшөө нь Монгол ард нисэх эскадрилийн хөшөө юм. Энэ нь түүхэн ач холбогдолтой бөгөөд үнхэн дурсгалын нэг юм аа. Хөшөөний түүх ба утга. Монгол ард эскадрил гэдэг нь 1943 оны Дэлхийн 2 дугаар дайны үед Монгол улсын ард түмний хандив тусламжаар байгуулагдсан нисэх эскадрил юм. Эскадрил гэдэг нь цэргийн нисэх хүчний нэгж гэсэн утгатай үг юм аа. Хөшөө нь 1985 онд Оросын уран баримлч Илка Медяновын зураг төслөөр 3 онгоцтой хэлбэртэй бүтээсэн бөгөөд офицеруудын ордны хуучнаар Улаан армийн өргөө гэдэг байжээ. 1943 оны 9 дугаар сарын 25-нд Монгол ард нисэх эскадрил нь Улаан армийн 322 дугаар сүнэгч дивизийн бүрэлдэхүүнд танилцуулагдсан ба тэнд нийт 12 шиг лагтав байлдааны онгоц бүрийн их биедээр Монгол ард гэсэн тод улаан бичгтээ бэлгэлсэн төвтэй. Монголын нисгэгчид уг хөлөг онгоцуудыг авч дайны талбарт нэр төртөө бахархалтайгаар тулалдана гэдгээ Монголын ард түмэнд амласан байдаг. Энэ хөшөө байгаа газрыг хүрээний консулын дэнж гэдэг байсан бөгөөд анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох Ю-13-ыг зөвлөлтийн нисгэгч Лапин жолоодон ирж энд газардаж байжээ. 3 онгоцтой хөшөө нийслэл чухал түүхэн дурсгалт газруудыг нэг болсон гэдэг. Лети